жолооч А хотоос Б хот хүрэхээр 99 цагт явахаар төлөвлөсөн юм байна. За замын 3-1-ийг эхний 3-1-ийг нь 3 дахин удаан хурдаар төлөвлөсөн урдаас 3 дахин удаан явсан юм байна. За тэгвэл нийт явах замын нэр нь 3 эрчим байсан гэж сэтгэж. За энэ 3 эрчмийн 1-р хэсгийг явахдаа төлөвлөсөн урдаас 3 дахин удаа явсан. Уг нь бол төлөвлөснөөр бол энэ 33 цаг явах хэсэл дээр 3 замыг тэний дээрээс тэгвэл 3 дахин удаа явсан учраас 3 дахин их хугацаа зарцуулна. Тэгэхээр би 3 дахин багасгах учраас би энэ шууд 99 цаг зарцуулна гэж хэлж байна. Хурд хугацаа руу пропорционал хамааралтай гэдэг юм ярьж бас болно. Энэ хурд нь 3 дахин багассан юм чи хугацаа нь 3 дахин ихснэ гэсэн үг. За үлдсэн замуудыг болохоор хурдаа 3 дахин ихсгэж явсан хугацаагаад. Тэгвэл 33 цагт туулдаг замыг хурдаа 3 дахин ихсгэчихээр илүү хурдан туулна. 3 дахин багасгах болно хугацаа. За тэгвэл энэ замуудыг 11 цагт туулна гэсэн үг. За тэгвэл нийт хэдэн цагт туулах вэ гэсэн учраас ингээд 121 цагт замыг туулнаа гэсэн үг. За нэгдүгээр удаалагыг ингээд шийдвэрлэе. За хоёрдугаар удаалга. За 4 цифр байгаа юм байна. За дараалсан 4-өөр нь дугууруулаа авах юм бол нэг 3 оронтой тоонууд үүснэ. За тэдгээр нийлбэр юм бол ABC, ABV гэдгийг нийлбэрийг бол. За энэ удаалагыг бодох гол санаа нь ер нь бол тийм давхцлыг л сайн тоолох. Энэ нь бол яг шууд харах юм бол 1% үйлдэлээр нэг ABV-гийн нийлбэр шууд гарч ирнэ. За яагаад гэдгийг яриа. За эхний тоонд ABV гэдэг чинь энэ ер нь юу юм гэхээр задаргаа байвал А ширхэг 100. За энийг өөр хүмүүс ер нь за энэ А ширхэг 100 гэж үзчих. А ширхэг 100-т А ширхэг B нэгжийн орондоо V нэг ширхэг гэсэн үг. За тэгвэл бүгднийг яг ингэ биччих юм бол дараагийн тоо жишээ нь B V G гэдэг чинь ишээ юу болох юм гэхээр B ширхэг 100-т V ширхэг 10-т нэг ширхэг G гэсэн үг. За дараагийнхан задлаа. V ширхэг VGA. За ялгаа авахгүй бүгдийг шинтэй задарна. За GA V. За тусвар задлчих юм бол энд V ширхэг 100-т нэмэх нь G ширхэг 10-т нэмэх нь A ширхэг 1. За G ширхэг 100-т А ширхэг 10-т. За тэрийг хооронд нь нэмчих юм бол бид нар нийлбэр нь учраас за 100 удаа байна. Дахиад энд 10 удаа, энд 1 удаа гэхээр 111 ширхэг А байна гэсэн үг. Бүгд ялгаа байхгүй. B үсэг бас 111 P байна. 111 ширхэг V байна. 111 ширхэг. Тэгээ энэ нийлбэр 2331. Тэгвэл бүгдийн хоёр талын 111 туучвал манай ABV нийлбэр гараад ирнэ. 2331-ийг 111 туучгаар 21 гэдэг манай бол. Ер нь яг ингэ тэг шимийг харчих юм бол шууд бодлогоноосоо А ширхэг 100-т А ширхэг 1 10 ширхэг гэхээр бүгд ижлэх учраас 111 юм байна. Шууд олимпиад дээр бол цаг хэмнэгээ шууд 111 тавахтаас хөдлөг бай. За сүүлийн үед ийм бодлогод нэг тойрог дээр 4 цифр өгөв. Тэргээд нэг бага ингэж явах хэрэгтэй байна. Тэгээд 3-3-аар зэрэгцээ 3-3-аар 3 ортой тооноо зохиов өдрийг. Тэг яг л энэ санаа өгдөг юм даа.